Сайн байцгаана залуусаа. Ингээд автодох Монгол оюутны холбоо амуухан зүгээс эрхлэн гаргаж буй манай энэ удаагийн ярилцлага подкаст маань дугаар Австрийн Венийг сургуулийн оюутан ном маань оролцож байна. Тэгээд бид хоёрын энэ удаагийн ярилцлага бол ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэнэ. Ярилцлагаа ихэнд бид хоёр Австри улсад бидний бэлтгэл амун сургуулийн бэлтгэл хамагдах процесс болон үе шат хэрхэн явагддаг энэ талаар дэлгэнгүй ярилцсан. За ярилцлагын хоёр дахь хэсэгт бид хоёр манай ном маань Австрийн Венийг сургуулийн хуулийн ангид суралцж байгаа. Тэгээд энэ талаараа бид дэлгэнгүй ярилцаж байгаа юмаа. За намаа ингээд бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Ингээд үзэгчдээ өөрсдөө танилцуулаад тэгээд эхлэх яриаг ойлаа. За сайн байна уу? Намайг ингэж урьсан баярлалаа. Тийм Баттолгоо овогтой Номин гэдэг. Тийм Австрид ирээд одоо 5 жил болж байна. Одоо хуулийн чиглэлээр сурж байгаа. Унивинд тийм 3 дахь жилдээ явж байна. Одоо сургуультай ороод. За Номин гэхээр Австрид 5 жил болчлоо. Тэгээд ер нь Австри улсад яагаад суралцахаар болов? Ямар ирсэн түүх нь ямар вэ? Яагаад Австри улсыг сонгов ерөнхийдөө? Ирсэн түүх гэвэл нэг тийм тодорхой тийм шалтгаан бол байхгүй. Тийм Германд дэсэн өмнө нь тэгээд Германд яг нэг жил бол гарan Герман хэлний курс тавьж агаад тэгээд ийшээ ирсэн. Тэгээ энэ сургуулийнхаа урилгыг авчаад тэгээд шууд Австрид ирээд Герман хэлний курс тавьж агаад тэгээд их сургуульд орсон байгаа. Тэгээд анх Монголд байж байгаа Герман атсан. Герман жил болсон юм байна те. Тэгээд дараа нь Австрид ирсэн. Ер нь тэрийн сэтгэл ямар байсан бэ? Австрид ирэхэд бол яг өмнө нь нөгөө Германд ирсэн болохоор яг нэг тийм том юм бол нэг одоо нэг тийм ялгаа монголоор тийм ялгаа бол нэг хараагүй. Тэгээ яг 14 оны 11 сард иржсэн. Тэгээ амар жоохон хүүтэрсэн байсан болохоор тэгээ нар ахгүй айгу утгартайсэн. Гэтэ энэнийг бол тэгээ ирсэн хүн болгон угаасаа бүгд мэдэх баха. За тэгээ одоо бидний ярилцах сэдэв болохоор ерөнхийдөө ихлээд үлдэх үү. Одоо Австри улсын их сургуулийн өмнөх бэлтгэл анги буюу энэ дотроо бас хэлний бэлтгэл Герман хэлний сургалт тэгээд мөн одоо суралцах гэж буй нэглэж шалтгаалаад болсон урилган дээр нь одоо тэр газар зүй хэмжээд юм уу тийм урилгатай хүмүүс байгаа тий. Тэгээд эхлээд хоёулаа ер нь Австри улсад ирээд жишээлбэл Герман хэлний мэдлэггүй хүн Австри улсад ирээд 2 жил Герман хэл сураад их сургуульд оролцох процесс юм гэж ярьж байна. Ер нь одоо чи 2 жил их сургуульд Германд үзлээ. Тэгээд их сургуульд ордоо ер нь ямар санагдсан бэ? 2 жил сураад Германд их сургуульд ороход хамгийн анхны хичээл болохоор яриул жоо урт үгэлтэй тийм ер нь бол нэг тэгэж амар ингэж оронгуудаа яана би хэвээр юу ч ойлгосонгүй гэсэн юм бол байгаагүй. Тийм ер нь Герман хэлээ тэгээ сайн сураад гол нь ингээд Герман хүмүүстэй айгүйх ярих хэрэгтэй юм шиг санагдсан. Одоо Герман хүмүүстэй Герман хэлээрээ ингэж сайн ярьж одоо тасгах хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм. Намун одоо Герман хэл болохоор одоо энэ тийм фабе үү гэдэг Герман хэлний бэлтгэл сургалтын төв байгаа тий. Энэ сургалтын төвийн талаар нэг танилцуулаад Герман хэлний анги дүрэлт нь ямар шиг байдгийг хэдэн улсын багш нар нь ямар шиг аргаар дээр заадгийг гэдэг. Би эхлээд Монголоос ирж байгаа хүмүүс болохоор хамгийн их хэлж ирэх намайг одоо 3 жилийн өмнө Герман хэлний курст явж хахад эхлээд одоо шууд Орент гэдэгт нөгөө Герман хэлний курст явж исэн. Эхний 2 семестрээ тэгээ Монголд их сургууль бакалавра төгсөөгүй хүмүүс болохоор энд ирэхдээ нэмэлт факт ирдэг. Одоо нэмэлт хичээлүүд гэсэн үг их сургуульд орох бэлтгэх тийм хичээлүүдэд. Тийм болохоор 2 семестр Орентд яваад 2 семестр Фавиуд явна гэсэн ер нь бол тийм юм байдаг. Тийм. Тэгээ би болохоор 2 семестр Орентд суусан. Тэгээ сүүлийн 2 семестрээ Фавиуд суухдаа би хоёроо хийхийн хажуугаар нэмэлт факуудаа хийжсэн. Тийм нэмэлт хичээлүүдээ. Тийм бас яг Орент ер нь Фавиу хоёрын ялгаа нь болохоор Орент жоохон арай Герман хэл заах ер нь жоохон сул юм шиг санагдсан.
Тийм багш нар нь миний сонсноор багш нар нь яг ингээд одоо нөгөө бүр багш тийм мэрэгжилтэй хүмүүс биш. Зүгээр одоо тий герман хэлний багш гэдэг одоо зүгээр тайл цайтер гэх юм уу одоо тийм ажил хийдэг хүмүүс байд юм лээ. Тийм тэгэл ер нь бол тэгээ фавив болохоор арай илүү нөгөө сургууль тал руугаа чиглэсэн гэх юм уу. Тийм багш нар нь айгүй бүгдээ айгүй мундаг багш нар байдаг. Олон жил ажилласан. Тэгээд ангийн хувьд гэх юм бол нөгөө коллектив сайтай. Тэгээд хичээлээс гадуурх явдлуудыг бас хийдэг гэх юм уу. Тийм гадуураа бүгдээрээ одоо уулзаж музей үзэх ч юм уу тий эсвэл үзсэн хичээлийнхаа дагуу одоо тухайн юмудаа очиж үзэх ч юм уу нэг тиймэрхүү юмнууд бол айгүйх байдаг гэсэн. Тийм. Тэгээд герман хэл ер нь багш нар тэр Orient Fabio гэдэг яг анх сонсож байгаа юм бол гайх мэд гайх ч магадгүй ер нь Монголоос Австралид жил сурах гэж байгаа залуучуудын хөгжүүлэлт Австралид ер нь 3-4 хэлний курс байдаг. Нэг нь болохоор одоо Fabio гэдэг бидний төлхөө ярих гэж байгаа хэлний курс. Нөгөөх нь болохоор Orient Gesellschaft гэдэг нэг хэлний курс байгаа. Нөгөөх нь Berater гэдэг. Тэгээд дөрөвт нь Sprachzentrum гэдэг Венийг сургуулийн хэлний курс байдаг. Монголчууд бол ерөнхийдөө тэр Orient миний ажигласан тэр Orient гэдэг хэлний курст нь явдаг. Тэр Fabio нь явахын тулд одоо бакалавр юм уу эсвэл мастер бакалавртаа гэсэн үстэй дээрээс нь нэмэлт хичээлтэй байх шаардлагатай. Тэгээд мастерын урилгатай бол Fabio явж болдсон байлээ. Тэгээд бид тэр ерөнхийдөө одоо энэ Fabio талаар ерөнхийдөө ярьсан. Учир нь аль болох одоо ирж байгаа залуучуудад ч юм уу тэр Fabio курс суухыг зөвлөж байгаа үгнээс. Тэгээд Fabio үүдээр одоо жишээлбэл одоо герман хэл яг хөө жишээлбэл 1-5 дахь өдрөөс нэг 3-4 цаг орж байгаа тийм. Тийм тэгээд одоо дараагийн зүйл болохоор суралцах гэж би хэрэглээс хамаарад манай оюутнууд маань түрүүний ярьсан дээр фах гэдэг нэмэлт хичээлүүдтэй байгаа. Тэгээд одоо энэ нэмэлт хичээлүүдийн талаар тийм яаж явагддгийг шалгалтын ямар шоудыг шалгалтанд ирэх юм бэлддгийг тэгээд энэ дээрээ туршлагатай болоод за нэмэлт хичээлүүдийн хувьд гэх юм бол би хуулиар сурах гэж байгаа учраас миний нэмэлт хичээлүүд англи хэл, герман хэл, за герман хэл яг угсаа орно л доо. Тэгээд газар зүй болон эдийн засаг гэдгийг хамтраад одоо нэг хичээл болоод орчдیں۔ Тэгээд түүх байсан. Тэгээд ерөнхийдөө энэ хичээлээс нь агуулга ер нь ямар шиг байдаг вэ? Жишээлбэл бакалавр сурах гэж байгаа залуучууд ерөнхийдөө яг 10 жилээ төгсөөд эсвэл их сургуулиуд дөнгөж ороод тэгээд одоо нэг тиймгүй мэдлэгээр залуучууд байгаа шүү дээ Монголын техникийн курс хэмжиж явсан. Тэгээд тиймгүй залуучууд яг ирээд энэ хичээлүүдийг авахд нэг Монгол улс төрөлд одоо мэдлэгийн юу гэх тийм зөрөө гарч ирнэ үү? Энэ ямар шиг төвшнөх байдаг вэ? За төвшин гэх юм бол яг бүх юмыг анханаас нь ахуулж үздэг. Тэгээ юу ч мэдэхгүй байсан хүнд ч гэсэн ер нь бол амар бүгдийг мэдээд авах боломж ер нь аягүй байдаг. Түүхийн хувьд болох юм бол яг Австри бас дэлхийн түүхээ үздэг. Одоо Австри хамгийн анх яаж үүссэн бэ тий? Тэг бараг 930 20 хэдэн оноос ахуулаад одоо бүр бүгдийг ингэж үздэг. Тэгээд цаашаа одоо дэлхийн дай 1 2 дугаар дай би өмнө Монголд нөө түүхээ болохоор нэг тийм сайн үзэж байгаагүй. Дэлхийн түүх мөнхийг ч гэсэн ер нь сайн үзэж байгаагүй. Тэгээ энд ирээд ингээ үзэж байгаад надад бол амар сонирхолтой санагдчихсан. Тэгээ ер нь жоохон яг ингээл хичээлдээ яваал тий шалгалтаа өгөөл одоо цэвиш нь дундын шалгалт гэж байдаг. Тэгэл тэднийгээ ингээл бэлдээл өгөө явж надад бол айгүй сонирхолтой санагдчихсан. Тэгээ бас багшаасаа бас их шалтгаалт юм болоо гэж бодсон. Манай багш болохоор айгүй тийм өөрөө яг дайны үед амьдарч исэн хүн. Тэгээ тэр тухайн үеийнхаа одоо болж исэн үйл явдлуудаа тэгээ аав ээжт нь бас бол тохиолдож исэн явдлууд эднэргээ бүгдийг нь биднэрт ярьж өгдөг гэсэн. Тэр тохиолдол дээр бас айгүй надад айгүй сонирхолтой байсан юм уу. Тэгээд түүхийн хичээл болол дараа нь бас яг ингэж би тухайн үед үзчихэд бас за одоо ингээ яг дэлхийн түүхийг ингээд мэдээд авлаа. Тэгээ Австрийн түүхийг мэдлээ. Айгүй хэм мэдэж авсан. Тэгээд хэм дараа нь ингээд одоо нэг за надад нэг хэрэггүй ах та тий одоо ингэж түүх үзээд бас яг хүн асуухад бол юм мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ одоо яг хичээл дээр хуультай ямар холбоотой гэж би амар их бодож исэн.
Тэгээ яг хуулийнхаа ангид ороод ирсэн чинь хичээлүүд эхний хичээл одоо манайх 3 авч нийтдээ эхний хичээл дээр болохоор хуулийн үндсэн хуулийн түүх гэж үздэг. Тэрнээрээ дахиад ингээ үзсэн чинь яг өмнө үзчихсэн түүхтэйгээ яг адилхан байсан. Гэхдээ яг үндсэн хуулийн түүхээ давхар үзнэ л дээ. Тэгээд яг ингээд хуулийнхаа хичээлд сууж байхдаа илүү өмнө мэдчихсэн болохоор эн чин нэрээ тийм ч тэгээд айгу бас төхөн болж өгчээсэн гэх юм уу? Тийм газар зүй болон эдийн засаг болохоор газар зүй бас би газар зүйд айгу дургу байсан 10 жил таахтаа. Тэгээ бас сайн мэддэг байсан. Тэгээд бас багшийнхаа ачаар л ер нь айгу их мэдэж авсан да газар зүй дээр. Тэгээд эдийн засаг бол за эдийн засгийн ойлголт бол өстой нэгч байхгүй шүү дээ. Тэгээ эдийн засгийн бас Австрийн татврын бодлого боддог байсан. Тэгээд цагийн зөрүү мөрөө улс хоорондын цагийн зөрүү тиймэрхүү юмнуудыг бол айгу хийдэг байсан. Англи хэлний шалгалтын хувьд бол би англи хэл хичээлдэн суухгүйгээр шууд өгсөн. Одоо 10 жилийнхаа мэдлэгээр өгсөн гэсэн үг. Тэгээд эхнийхээ өгсөн юм дээрээ тэгээ шууд тэнцэжсэн. Тийм. Ер нь энэ шалгалтуудыг ерөө би одоо өөрөө хөвдөө бидэд ч юм уу эсвэл би хангалттай мэддэг гэж үзвэл шууд хичээлдэн суухгүй шалгалтын өгөх боломжтой юм тий. Тийм би бас яг герман хэлнийхаа энэ эхний 2 семестр ориентд сууж байхдаа хажуугаар нас өөрөө бэлдээд үгүй гэж айгүй бодоод фавиу дээр очиод одоо нөгөө номнуудаа зарж байгаа хүүхдүүд байд юм билэ. Өмнө хэрэглэжсэн номнуудаа. Тэгээд тэр номнуудыг бүгдийг хөдөлж аваад өөрөө их гэж хичээсэн. Гэхдээ ер нь хичээлдэн суусан дээр юм байна да. Одоо ингэж яарад яах вэ гэж бодоод тэг хичээлдэн сууж исэн. Хоорой бэлдэх юм бол миний яг уу герман хэл нь сайн тэгээ дээрэс нь өөрөө айгүй сайн ойлгож чадчих юм бол болно л доо. Тийм. Гэхдээ шалгалт нь болохоор аман шалгалт болохоор жоохон хэцүү юм уу? Бичгийн шалгалт бол яг ороод ингэ биччихэж болно. Тэгээ аман шалгалт болохоор тэгээ шууд профессор өөдөөсөө харж агаад тохон хүний асуусан юмыг бүгдийг хариулна гэхээр бас жоохон тиймэрхүү санагдчихсан. Тэгээд хамгийн анх бол айжсэн аман шалгалтанд одоо анх удаа орж үзэж байгаа. Тэгээл айгүйх ажилласан. Тэгээд ер нь бол сургуультай яг явахаар шийдсэн гэх юм уу? Өөрөө хичээлээ үзэж шалгалтаа өгөх шийдсэн гэсэн үг. Жишээлбэл герман хэлээс гадна 3 хичээл нэмэлтээр шалгалтын өгчтэй байсан тийм. Тэгээд энэ хичээл герман хэлний мэдлэг тэгээд энэ 3 хичээл энэ бүх зэрэгээ чи 2 жилийн хугацаанд бүх шалгалтын өгсөн байх хэрэгтэй тийм. Тэгээд их сургуультай орно гэсэн. Яг би нэг миний хувьд болохоор би анх ерөөсөө тийм нэмэлт хичээл байгаагүй. Зүгээр герман хэлний тийм хичээл байсан болохоор нэг бас гайхдаг жаах нэг герман хэлээр сурна тавар хажуугаар нь өөр нэг фах гэдэг нэмэлт хичээлтэй яриад байгаа. Энэ хоёрт бас нэлээд их тэгэл юм шиг санагдсан бас манай найзтай хараад тав тэгэл нэг хичээлүүд нь шалгалтууд нь тэгвэл яг жоохон стресстэй юм ерөөхдөө байдаг тухайд болохоор. Тэгээд одоо энэ герман хэлний шалгалтыг ойлож байгаа юм байж байгаа яри. Тэгээд таны шалгалтууд нь жил үжиж айлсаар дурдаад өнгөлөө те. Шалгалтууд нэг хэрхэн явагддаг юм бэ? Семестрийн төгсгөл нэг шалгалт авдаг юм уу? Эсвэл ингээд семестрт олон удаа авагддаг юм уу? Одоо нэмэлт хичээлийн шалгалт яг одоо шалгалт явах процесс нь ямар шиг байна? Шалгалтууд нь болохоор дандаа хичээл дуусаад одоо семестрийн төгсгөлд байдаг. Тэгэхээр жилдээ 2 шалгалтын тийм термин гэдэг баха. Би одоо бас сайн санахгүй байна. Би яг хичээлээ дуусгачаал өгч исэн. Тийм хичээл дуусаад өгдөг. Тэгээд шалгалтын дээр болохоор 3 багш суудаг. Заримдаа 2 багш суудаг. Заавал их сургуулиас нэг профессор заавал ирж суух ёстой. Тэгээд хичээл зааж исэн багш нь өөрөө суудаг. Хажууд нь. Тэгээд хичээл заадаг багш нь асуултаа асуудаг. За хамгийн ихнээс нь яри. Одоо шалгалтандаа бүртгүүлд нь нэг шалгалт нэг 50€ гэдэг лүү дээ. Тийм одоо ч гэсэн байна. Нэмэгдсэн нь тий. Тийм. За тэгээд шалгалтандаа бүртгүүлээд яг тэдэх өдөр тэдэн цагаас одоо чиний ил шүүгээд ирчдэг. За тэгээд шалгалтандаа ингээ орохдоо танаас бид нэр өөрсдөө материал сугалж авдаг. Олон юм материалууд өгчдөг. Тэгээ өөрсдөө сугалж аваад тэрийгэ 10 минут бэлдэх хугацаа өгдөг. Тэрнээс өмнө одоо 2 өрөө байдаг гэх юм уу. Тэгээ нэгэнд нь болохоор нэг хүүхдүүд нь асуугддаг, нөгөө өрөөнд нь болохоор бэлддэг гэх юм уу. Тэр бэлдэх өрөөнд бол нэг 2 юм уу 3 хүүхд сууж идэг. Өмнөөс нь ингээ оруулаад ирчдэг. Тэгээд шалгалт одоо цаг нь болох юм бол нөгөө өрөөндөө ороод тэгээд асуугдана.
Тэгээд асагдаж дуусаад багш нь өөрөө гарч иж одоо та тэдэн оноо авлаа. Тэгэж дүнгийн хэлдэг гэх юм уу. Тэгээд цоёгнос нь болохоор нэг 2-3 оны дараа гардаг. Тэгээд ер нь л 2 жилийн хугацаанд Герман хэлний мэдлэгийг жишээлбэл одоо яг чи үл бас өмнө Германд байсан тий. Тэгээ яг баг зэргийн мэдлэгтэй байсан Герман хэлний. Одоо ингээд эргээд харж байгаад Монголоос ирж байгаа залуучууд байна. Ихэвчлэн ихэнх нь Германд өмнө үдчихэж байгаагүй тиймэрхүү залуучууд ирдэг. Тэгээд ингээд хараад байхад бол 2 жилийн хугацаанд ер нь Германд сураад ингээд их сургуультай ороод хангалттай төвшин байх гэж юу гэж бодож байна 2 жилиг. Миний бодлоор болохоор ер нь бол юу яах вэ гэж бодог. Ер нь кино айгүй үзүүл айгүй зүгээр юм санагдсан. Эсвэл угаасаа биднэрт телевизэр гэж байхгүй. Тийм утсан дээрээ тэгээд герман киноч эсвэл гадаад киног доотлолт нь нөгөө сабтайтлтай герман сабтайтлтай үзнэ. Эсвэл тэгээд герман найзуудтай олно. За герман найзууд бол за австри хүүхдүүдтэй бол найзлна гэж шууд тэгээд найзалчихгүй бах тий. Эсвэл гадаад хүүхдүүдтэй тухайн хэлний курст хамт явж байгаа хүүхдүүдтэйгээ айгүй их найзалдаг байсан. Тэгээ германаар ер нь голцоо айгүйх ярьдаг байсан. Монголчуудтайгаа яг нийлдэг яг найзууд бол байсан. Гэхдээ би илүү одоо нөгөө гадаад найзууд руугаа төвлөрсөн гэх юм уу? Хилээ сайн дэвшлүүлэхийн тулд тийм. Тэгээд ер нь хүмүүстэй харьцал айгүйх хэрэгтэй юм шиг санагдсан. Би фавиуд явж байхдаа болохоор бас юу яжсан? Туслах багш гэхин цаашин ер нь туслах сурагч гэж байд юм бэлээ. Фавиуд тэр нь болохоор яадаг вэ гэхээр фавиугаас цалинжаад одоо нэг семестрийн төлбөрөө аваад тэгээд тэрнийхээ оронд одоо ажиллах тийм юм. Тэднэр нь энэ нь болохоор олон хэлтэй хүмүүс юм уу те эсвэл монгол хэлтэй тэгээ англи хэлтэй эсвэл дахиад өөр орс юм уу хятад хэл юм уу те эсвэл ямар ч хэлээдийн тийм олон хэлтэй хүүхдүүдэд айгу зориулсан нэг тийм ажил байдаг байхгүй юу. Тэр нь болохоор хэдий чинээ олон хэлээр ярина одоо төдий чинээ ажиллах боломжтой гэх юм уу. Энэ нь бол анги болгоноос эхлээд нэр дэвшигч гаргадаг. За нэг 10 хүүхэд ч юм уу тий 15 хүүхэд ч юм уу тий би ажилмаар байна гэд цаасан дээр нэрээ бичиж өгөнгүүт дараа нь захирал тэрийг арталтан тэгээд өөрийнхөө нэрнийхээ арталт ямар хэлээрээ ярьдгаа бичнэ. Тэгээд өөрөө яг хаанаас ирснээ бичдэг. Тэгээд хэдэн оны дараа болохоор захирал цаанаас нь сонгоод анги болгоноос нэг хүүхдийг сонгож агаад тэгээ уулзалт хийж агаад дахиж тэр хүүхдүүдээсээ дахиж ихшээд тэгээд нэг 10 хэдэн хүүхэд ч юм уу авдаг. Энэ нь болохоор ягаад ингэж хүүхэд ажиллаж байгаа вэ гэхээр одоо эхний семестрт А1-тэй явж байгаа ч юм уу тий B A2-тоос явж байгаа хүүхэд одоо нөгөө өөрийнхөө төрлөх хэлээрээ сайн ойлгохгүй нөгөө герман хэл нь жоохон муу гэх юм уу? Тийм хүүхдүүдэд зариулаад өөрсдийнх нь төрлөх хэлээр ингэж тайлбарлаж өгдөг байхгүй юу? Хичээлд нь хамт суугаад тий ойлгохгүй юм зааж өгөөд тэгдэг тийм ажил байсан. Тийм би болохоор англи хэл, монгол хэл тэгээд турк хэлээр бас ярьдаг болохоор турк хэлээ биччихсэн. Тэгээд тэрнээс би сонгогдоод тэгээд нэг семестр фавиуд ажиллаж байсан. Тэгээд сургалтынхаа төлбөрийг төлөөгүй. Тэгээд сургалтын төлбөр чөлөөд юм байна шүү дээ, тий? Тийм, сургалтын төлбөрөөс чөлөөлдөг. Тэгээд би болохоор монгол хүүхдүүд бас байсан. Гэтэ угаасаа манай монголчууд ухаантай юм чинь тэгээд миний тусламжийг авахгүйгээр тэгээд айгу мундаг яваад идэг. Тэгээд турк хүүхдүүдэд болохоор айгуух тусалдаг байсан. Хичээл дээр нь хамт суугаад ойлгохгүй юм зааж өгөөд тэгээд бас хичээлээс гадуур заавал нэг юу яах вэ? Гадуур одоо юм үзэх юм уу те? Одоо ингэ групп хүүхдүүд би бүрдүүлээд тэгээд тэднэртэй хамт гадуур юм үзэх хэвээр. Тэгээд тэрнийхээ эргүүлээд дүгнэлт бичих хэвээр гэх юм уу? Тэрнгээрээ одоо юу үзэж юу хийсэн гэдгээ. Тийм. Тэгээ энэ ер нь олон хэлээр ярьдаг ч юм уу. Гэтэ олон хэлээр ярьдаггүй ч гэсэн те бас монгол хэлээр, англи хэлээр өөрийгөө нэр дэвшүүлээд үзвэл би бол зүгээр гэж бодож байна. Фавиуд тэгээ бас зөндөө олон монгол хүүхдүүд сурдаг. Тийм. Монгол хүүхдүүд гэснээр ер нь ингээд одоо чи ингээд бусад найзууд монгол найзуудаа гэх юм уу одоо хэлний курс үзсэн залуучууд энд хүн ингээд харж яхад ер нь монголчууд энэ хэл герман хэл сурахдаа ер нь хэр юм шиг байна.
За энэ болохоор яг хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалдаг. Тийм. Миний бодлоор жоо ингээ ярьцвал амар жоохон муулсан ярих чал тийм үү. Монголчуудаараа ингээд би хүмүүс бас танина. Монгол одоо найзуудаараа айгүй олон найзуудтай хүмүүс байна тий. Тэд нэр ингээ яг найзуудаараа нийлээд Монгол найзуудаараа нийлээ яваад ангууд жоохон хилэн, жоохон сайжрахгүй гэх юм уу. Яг хуу бичиг тэгээд ойлголтын хувьд бол сайн. Гэтэ яг яриандаа жоохон тийм сайн биш гэх юм уу. Тийм байдаг. Эсвэл бас өөр хүмүүс байна тий. Тэд нар тэгэл герман хэл нь айгүй сайн жоох юм уу. Ер нь бол хүн хүнээсээ шалтгаална. Ер нь наад зүйж бас ер нь их надад бол ажиглагдаг л та ингээд тэгэхээр аль тал руугаа жоохон ингээд нийлж байна. Гадныхын ч ингээ монгол хэл бол энгүүт ингээд хэлний яг ярих процесстэй ч асуудал гараад ирдэг л даа. Би тийм ойлгож байгаа ч гэсэн. Дахиад нэг ярих юм нь болохоор Фавууд бас 100-ны семестрт явж байгаа үед цаанаас нь аялал зохион байгуулдаг. Ер нь Фавууд ингээд харж байхад одоо сурагчид руугаа төлөвлөсөн юмнууд ер нь айгүйх сайн хийдэг гэх юм уу? Тэр аялал нь болохоор 3 өдөр 2 шөнөөр явдаг тийм аялал байгаа. За нэг 100 хүрэхгүй хүүхэд авч явдаг. Тийм болохоор ингээд хүүхдэд айгүйх нөгөө нэг бүртгүүлэх гэж айгүй мэрийдэг гэх юм уу? Тийм ягаад тэгэхээр 70 еврогоор явдаг гэсэн тухайн үед болохоор Зальцбургийн тийшээ тэгээд хаалцтай тэд нэр бүгдийг ингээд тэр хэсгийн бүх хэсгүүдийг үздэг. Тийм айгу гоё програм бидэг гэсэн. Буудал тэгээ хоол моолн бүгдээрээ цанаасаа тэгээд одоо нөгөө карманы мөнгөөл өөрсдөө авч явдаг. Хэрэг 100-ны семестртээ Фавууд сурж байгаа юм бол тэрнгээр заавал явж үзээрэй гэж зөвлөх байна. Тэр нэр гоё юм байна тий. Тийм багш нартайгаа 1-2 багштайгаа явна. Тэгээд бас зүгээр ингэж явахгүй тий. Бид нар болохоор газар зүүн багштай хамт явж байсан. Тэгэхээр тухайн үед тэр хичээл дээр үзчихсэн юмнууд бас яг тухайн замд бас байж таарад. Тэгээ бид нар буугаад тухайн багш тайлбарлаж өгөөд энэ яг тэдэн үед одоо тэдэн онд байсан тийм баримл гэд тэгээ тухайн үеийн тэр үеийн одоо тий ажил байдлыг болохоор ингэж энэ баримлаар дүрсэлсэн гэд нэг тийм Venus гэдэг нэртэй баримлсан. Тийм тий. За одоо хоёул дээр яриагаа дуусгахаас өмнө яриагаа дуусгахаас өмнө одоо герман авторыг суралцах гэж байгаа. Эсвэл одоо ингэж хэлний бэлтгэл гэхээр 1-2 семестр явж байгаа ч юм уу. Ийм залуучуудаа ингээд өглөө маягийн яг одоо энэ институтээр өгье гэж бодож байна. Чамд ер нь тиймэрхүү залуучуудаа юу гэж үлмээр байна? Чи түрүүлсэнтэй кино үзэх хэрэгтэй. Өөр бас аль болох гадаад найзуудтай байх хэрэгтэй. Би сурж ижил хүн ер нь айгүй сайн гэх юм уу? Сайн сурдаг гэх юм уу? Тэгээ ер нь сууж сурах хэрэгтэй л гэж бодож байна. Тийм герман хэлний курст яг би угаасаа нэг тэгэж хичээл бүр амар тийм сайн бол хийдэггүй байсан. Тийм их сургуульд ороод л харин яг сууд сурна гэдэг юмыг ол ойлгосон. Монгол дахта бас яг одоогийн шиг болоод суудаггүйсэн. Гэтэ тэгэл сууд сураал ер нь үнэхээр сууд сурах хэрэгтэй байна л гэж ойлгосон тийм. За ингээд битүүрий ярьсан ихний хэсэг бол ингээд өндөрж байна. Одоо битүүр болохоор одоо яг Австрийн Вений их сургуулийн хуулийн факультет одоо хуулийн битүүр сургалтаас сонирхож буй тийм залуучуудаа төрүүлсэн юм. Эсвэл зүгээр яг Австрийн их сургуулийн энэ ямар байдаг талаар энэ талаар хэлэх нэг жоохон хайртай гэж болж байна товчхондоо. За тэгээд яг их сургуульд ороод эхний семестр тэгээд Монгол их сургууль сурсан тий. Би Монголд санхүүд нэг сар гарan сурсан баха. Тийм санхүүд орчоод тэгээд тэтгэлэг авч ирсэн Туркийн засгийн газрын тэтгэлэг. Тэгээд Турк явж ирсэн. Тэгээд энэ жоохон ядаргаатай юм уу? Их сургуулийн хувьд гэх юм бол хамгийн хэлнийхаа курсыг төгсчөөд тэгээд 10 сард их сургуульд орж исэн. Тэгээд хуулийнхаа юмдаа одоо бүртгүүлснийхаа дараа за нэг хичээл эхлэхээс 2-7 хоногийн өмнө юм уу? 2-7 хоногийн өмнө тийм манай нэг миний бүртгүүлсэн хичээлийн багшаас бид нар руу нэг мэйл ирсэн. Тэгээ уншсан чинь тэр болохоор нөгөө Роми ирэх зүй байсан. Тэгээд мэйлэн дээр нь юу гэсэн байсан бэ гэсэн чинь
та нар хичээл орохоос өмнө эхний номны 85% илүү да уншаарай гэсэн байсан. Тэгээд би тэрийг уншаад за энэ одоо тоглоод байгаа илгүүд дээ. Юу ч мэдэхгүй те. Хууль өмнө нь юусоо үзэж байгаагүй. Тэрэн дээр ямар ч тийм аананггүй хахад 85% уншиж энэ одоо тоглож байгаа илгүүдээ л гэж бодсон. Тэгээд за ямар ч гэсэн унших гэсэн юм чи одоо ядаж уншия да гэд 2-7 хоног нэрээ гүрийн нэг 20 удаа л уншсан баг. Тэгээ хичээлд ороо суусан чинь үнэхээр нэр өөрийгөө бүр 0 юм байна л гэж мэдэрсэн. Австри хүмүүс ч яг угаасаа бүгдээрээ номоо уншсан байт юм лээ. 75%, 80% хуудас биш номоо бүгдийг нь уншсан байдаг. Тэгээл шууд хичээл орсон чинь багш за тэр авахта тэр гэл гарын нөгөнгүүд за энэ юу вэ? Энэ юу гэсэн үг вэ гэж шууд асуугаа явцсан. Би тэгээд хамгийн ихнийхээ хичээл дээр амар айдчихсан. Яна миний нэрийг одоо дуудчихвал яана би тэгвэл энэ олон хүмүүсийн дунд тэгээ ногоо алах нь нэстэй гээд. Тийм. Тэгээ сүүлд нь сонсоход бол тэр багш ер нь манай сургуулийн ер нь бол чанга багш нэс юм байлээ. Гэхдээ тэгээд багш чанга байх тусмаа тэгээд тэр багш дээр хамгийн их юм сурж авсан. Тэгээд одоо хүртэл тэр багшийг тэгээд би амар хүндэтгдээ шүү дээ. Угаасаа нэг сургууль ороод нэг хит нэг тийм чанга профессорууд нэг хитний хичээлж байдаг л та. Надад их санагдав. Тийм. За тэгээд ер нь яг танайг хуулийн чиглэлээр одоо сурах гэж би одоо танайг хуулийн жиний мэргэжлийн одоо хичээлийн хөтөлбөр чинь одоо хэдийн кредит байдгүй ер нь ямаршгүй одоо програм нь ямаршгүй байдгүй танай хичээлийн ер нь манай сургууль болохоор 3 авчны гэх юм одоо монголоор одоо юу гэх 3 тийм хэсэгт бүрдсэн байдаг. Эхний 1-р авчныг нь болохоор яг уу жоохон хуульд бүгдийн ер нь бол үзэж байгаа юмнууд нь бол бүгдээрээ хуультай холбоотой яг үндсэн юмнуудыг нь үздэг гэх юм уу? Бүр багаас нь эхлээд бүгдийг нь үздэг. Хоёр дахь хэсэгт нь болохоор яг одоо юу гэдэг юм бэ? Хоёр дахь хэсэгт нь яг одоо хуулийн 2-3-д нь бол яг тэгээд гол үндсэн хуулиудын юмнуудыг үздэг гэсэн үг. Тэгээ хажуугаар нь бас фалфах гэдээ байгаа. Заавал сонгож үзэх хичээлүүд. Тэрэн дээр нь болохоор бас эдийн засаг тэгээд гадаад хэлмэлтэй тиймэрхүү хичээлүүд орсон байдаг. Тийм нэг тиймэрхүү. Тийм. Монголын бакалавр чи ерөнхийдөө 130 кредит байдаг байх шиг нэг санаж байгаа. Тийм. Үүнийх чинь би хамгийн гол юм хэлэх мартсан биз дээ. Манай мэрэгжил болохоор юу байдаг? Бакалавр, мастер хоёр хамтарсан байдаг. Үнивийн хуулийн сургууль тэр нь болохоор нийт кредит нь болохоор 260 гэдэг лөө. За нэг тэр хавцаа 200 гаруй байдаг ямар ч байсан. Тийм тэгэхээр бусад юмнуудыг бодол дахиж нэг дахин нугуулсантай адилхан гэсэн үг. Тэгэхээр төгсгөр чинь мастер гэсэн. Тийм мастер диплом инженер гэж төгсдөг юм уу? Тийм диплом студиум гэж явдаг. Тэгээд мастераар төгсдөг. Магистра гэж явдаг. Магистра юугаа гэж явд юм байна. За тэгээд ер нь их сургуулийн амьдрал одоо хичээлээ ороод хэдэн семестрт явж гээ. Одоо ерөнхийдөө ингээд бас гайгүй туршлагатай болчихлоо шүү дээ. Ингээд хэдэн семестр явсан шалгалтуудаа ирхэн бэлтгэв яах вэ хийх үү тий. Одоо энэ чиглэл зэгмээр байдیں۔ Иймэрхүү хичээлүүд ингэсэн зүгээр байна да гэсэн тиймэрхүү зүйлүүд байна. Дөнгөж сургуулиуд хийж байгаа ойлтуудтай хэлгээд. Их сургуульд ороод их юм үзлээ. Тийм. Тэгээд анхандаа бас яг яах ёстойгоо ер нь бол жоох бас мэддгүйсэн яг ямар хичээл хизээ авах тий шалгалтаа хизээ өгөх тий тиймэрхүү юмнууд бол мэддгүйсэн. Гэхдээ манай сургуулийн бас нэг давуу тал нь болохоор оюутны холбоо аягүй сайн ажилдаг гэх юм уу? Оюутнуудтай илүү тулж харьцдаг гэх юм уу? Тэгээд тэднээс би ингээ өссөн үедээ ороод асууж олно би одоо яг энд шалгалтыг өгсөн юм аа. Тэгээ би энэ дараагийн хичээлээ ер нь хизээ авбал зүгээрээ гэж тиймэрхүү юмнууд бол айгүйх асуудаг гэсэн. Тэгээ бас дээрэс нь зөвхөн өвлийн семестр, зуны семестр гэлтгүү семестрийн дундуур бас тийм хичээлүүд авч үзэж болдог гэсэн. Тэгээ шалгалтуудын хувьд гэх юм бол шалгалт авдаг хугацаанууд нь янз бүр одоо 10 сард байна. Тэгээ 10 сард хичээл эхлэнгүүт байна, 11 сард байна, 1 сард байна, 3 сард байна, 4 сард байна, 6 сард байна. Тэгэхээр нийт дээр нь 6 терминтэй гэсэн үг. Тэгээд Австрийн сургууль дээрээс нь Монголын сургууль хоёрын ялгааг бол би энд ирээд жоохон айгуу сайн мэдэрсэн гэх юм уу. Монголд болохоор тий одоо жишээ нь
Монголд ч гэлтгүй ер нь дэлхийн бараг ихэнх орнуудад бол яг 4 жил гэж байдаг. За яг 4 жил чи яг энэ 4 жилд угаасаа ингээд хүүхдүүд яаж хийж байгаа төгсчдөг. Австрид болохоор тийм юм байхгүй. Бусад мэрэгжил бол яадаг сайн мэдэхгүй. Гэтэ хууль бол бид нэр өөрөө хизээ бэлэн болсон тэр үедээ л шалгалтаа өгдөг. Тэгээд хэрвээ бэлэн болоогүй үедээ өгчих юм уу те тэгэх юм бол шансаа жоохон алддаг гэх юм уу. Шанс нь гэдэг нь болохоор шалгалтыг нийт 4 удаа өгөх хэрэгтэй байдаг. Манай сургууль бүх шалгалтуудыг 3 удаа өгөөд дөрөвт дээр нь болохоор комисснэл гээд амаар шалгалт авдаг. Тэр нь болохоор хамгийн эцсийн боломж гэсэн үг. Тэгээд дөрөвдөг удаа дээрээ тэгээд тэнцэхгүй болвол дахиж хуулиар сурч чадахгүй болдог гэж сонсч байсан. Гэтэ өдөртлөө 4 удаа ямарч 3 удаа ямарч өгөөг байна. Ерөнхийдөө дундаа ороод зүйлрэг ороод ирэхээр хэцүү хэлтэй заримдаа. Жишээлбэл одоо би нэг хичээл дээр 2 онцон байгаа. Тэгээд одоо ингээд айгаад яваад байт. Тэр хичээлээ орог жил шахав арга судлаад яваад тэгээд ингээд өгчихээр бас тийм бэлэн биш жоо айдтай ингээд 2 онцон тэгээд тийм байлаа. Тэгээд ингээд нэг юм ороод биш надад яг одоо нэг сургуультай явж байгаа залууч гэлээд энэ эхний одоо жишээлбэл би одоо нэг хичээлээ 2 онцон байгаа гэдэг чинь энэ хичээлийг би эхний шалгалтын дээр амар бэлгэлгүй болчихсон болно. Тэгээд хоёр дахь дээр бас яг өөрөө нэг тийм бэлэн болоогүй гэхдээ яг нэг тийм гайгүй байхтай боорсон бас тэгээд нэг жоо харагдчихсан. Тэгээд манай дутаа тэгээ яаж тийм болохоор ерөнхийдөө анхнаасаа юу гэж би болохоор юу гэж бодсон бэ гэхээр яг сайн төлөвлөөд тэгээд яг өөрсдөө тэр шансаа би хамаагүй өрөөрэй гэж хүсэж байна. Тэгээд чи бас би анхандаа тэгж бодогдгүй ч гэсэн үүнтэй ингээд нэг 2 мөр яагаад тэгэхээр амар юу стресстэй болоод жоо эрсдэлтэй гэх юм уу тий. Бас нэг надад нэг хамгийн анх тохиолж ирсэн юм болохоор STEP гэж бас нэгдүгээр опшныцэд болохоор STEP гэж байгаа. Ер нь бүх сургуулиудад угаасаа STEP байдаг. STEP-ийг хэрвээ давчих юм бол ер нь л үүнийд орлоо гэж ойлгоорой гэж намайг хамгийн анх үүнийд орж байхад хүн хэлжсэн. За тэгээд сургуультаа ороод 1 сард би STEP өгчээсэн. 10 сард ороод 1 сард нь STEP өгчээсэн. Тэр үед болохоор STEP нь болохоор 3 шалгалтнаас бүрддэг. Тэгээд нэг шалгалт болгон дээр нь 12-оос дээш оноо авч иж тэнцдэг. Тэгээ нийт дүнгээрээ 54 оноо авч иж тэнцдэг юм байна л да. Тэгээ бүр нийт дүн нь болохоор 119 оноо байдаг баг. Би тэгээ тэр үед STEP-д орчоод айгүйх бэлдсэн. Тэр үед бол би баг хамт хичээл хийдэг ихчтэйгээ тэгээл өдөржин нэрээ өглөө 8 цагт сургууль дээр очиод номын санд өдөржингөө сууж байгаа л орой номын сан хаахад яг 10 гэж гардаг байсан. Тэгээ бид өөр айгүй сайн бэлдэж байгаа гэсэн. Тэгсэн чинь шалгалтаа өгчөөл гарч ирэхдээ за ямар ч хэсэн нэг болол аваагүй. Хоёроор бол за яах вэ магадгүй 3 л авсан байж магадгүй гэж айгүй гарч ирж байсан. Тэгээд тэгсэн чинь дараа нь очиод үзсэн чинь унтсан биз. Тэгээ бүр айгүй шоконд орсон. Тэгээ унсан гэдэг нь одоо нөгөө мэйл ирдэ штэ тий ной нотив үдэ ангид гаагна гэд. Тийм тэрийг харчаал бүр зүрх амар хурдан цогтлол. Тэгээ тэр чинь баг амьдрал шийдэгдэж байгаа байхгүй юу. Тэгээд харсан чи 5 гээл бүр амар сэтгэл санаагаар унаад. Тэгээ дараа нь Айнс ихтс намын дээр очиж үзсэн. Тэгээд тэгсэн чинь би өөрөө анханаас нөгөө оноогоо буруу тооцоолсон байсан юм байлээ. Тэгээ би шалгалтанд орохдоо ингээл бичиж байгаа л тэгээд нэг хичээл дээр нь бүгдийн чаг бичихгүй тэгээд мэддэг юмнуудаа бичингүүтэй. За энэ 12 хүрсэн. Одоо ингээ болцсон. Дараагийнхаа хийгээл дараагийнхаа 12 өнгөтэй. За одоо болцсон. Гэл гурвангийн нэг 12-12-оор хийцэн. Тэгээд тэгсэн чинь нийтдээ 36 оноогоор тэгээ шууд унжаага юм чаа. Тэгэл за аргагүй юм байна гээл. Тэгээд дахиж бэлдэж агаад айгүй сайн бэлдэж агаад тэгээд тэгээ ингээд юу гэх юм одоо хүн нөгөө алдаанаас амар суралцдаг гэх юм уу? Эхний өгжсэн шалгалтаа би одоо бодохоор бүр инээ төрдөг шүү дээ. Яана тэр үед одоо ямар нүрээрээ шалгалтанд орж исэн болоо л гэж боддог. Тийм. Тэгээд нэг дунд яа нуучлаар нэг дундаа орчих юм бол тэгээ ер нь бол цаашдаа гайгүй гэх юм уу? Тийм. Яг наадмын дээр чи бас би бас тэгж бодож байна. Би бас нэг анх ихний нэг семестр. Нөгөө хамгийн ихний хичээл би нэг амар хичээлж явах ерөнхийдөө л нормал хичээл байсан л. Тэгээд нэг ихний хичээлээ суусан чинь амар зөрүүтэй мэдээж байгаа байхгүй. Би ч нөө одоо мастер сурж байгаа. Тэгээд тэдний тийм бакалавр сурсан залуучууд тэгээд миний бакалавраа сурсан гэж янгууд мастер сурах гад нийтлэлээ сонгоод орсон чинь залуучууд болохоор яг багш юу яриад байгаа юу гэхэд амар гадуулаад мэдээд би болохоор амар ингээд амар жоохон ингээд
ерөөсөө нэг тийм бууж өгөхгүй ийм их гэдэг юм. Тэгтээд байгаа махтай гэл. Тэгэл эхний нэг семестр бол ялангуяа амар их үстэйсэн. Одоо юу гэдэг юм өөрийгөө гоолсон одоо өнгөс баг юу гэж хэлсэн бэл юу гэж хэлээ мэдлээ гэж амар стресстэй байд байлаа. Тэгээд байх учраас болохгүй шалгалтанд яаж бэлтгэв энэ хичээлийг ер нь ямаршгүй гэдэг талаар ингээ ямарч ойлголтгүй. Тэгээд одоо нэг би ч одоо нэг 3-4 семестр явуулчлаа. Ингээ хараад хад ерөнхийдөө бол тэгэл эхний нэг тэр нэг чиний яриад яг тэр шиг ингээл эхний нэг хэсэгтэй жоохон хэцүү. Тэгээ нэг уучраа олцвол тэгээд ерөөсөө гайгүй байдаг шиг ерөнхийдөө нэг жоохон хөлөө олцвол юм уу. Тийм иймэрхүү байдаг. Нэмээ одоо хуулийн чиглэлээр суралцж байгаа ерөнхийдөө Австрийн хууль гэх юм уу. Энэ талаар одоо ямар нэг хэсэг одоо юу гэж бодож байна. Австрийн Монгол хэсүүд ч одоо Монголын бас хууль мөрөөр салбар сонсож байгаа харж л байгаа. Тэгээд энэ тийм харьцуулт маягийн харьцуулалт маяг юм бол яг Монголын хуулийг одоо үзэж байгааг болохоор сайн мэдэхгүй байна. Тийм. Гэхдээ ингээл ер нь хамгийн анх ирж байхад бол хууль айгүй чанга юм байна гэж би бодож исэн. Энд тийм Монголд бол тий хуулийн мэдлэг гэх юм бол надад бол үнэхээр юуч байхгүй шүү дээ. 10 жилийн хүүхэд тий. Тэгээд яаж мэдсэн бэ гэхээр Германд дэжгаад би одоо амар амьдралаар явцсан. Германд дэжгаад тэр үед нааш Австрал ирэхээс өмнө би нөгөө контогоо ийшээ шилжүүлж исэн доторх мөнгөө. Тэгчээд тэрнийхээ өмнө болохоор би яг за нэг цагийн өмнө дэлгүүр ороод нэг үзэг авч исэн гэх юм уу 3-4 үзэг авч исэн. Тэгээ би картаараа төлчөөд тэгээд тэрний нэг цагийн дараа би контогоо хаалгаж исэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи Австрт ирээд нэг 3-4 сар болсон байсан баха. Надад бүр олон улсын тийм шүүхээс дахиад ирээд тэгээ би гайхаад энэ ч одоо ямар сони би гинт хэрэг хийгээгүй шүү. Тэгээд задлаад үзсэн чинь нөгөө үзэг авсан мөнгө нь одоо шаардлагын юм тийм бичиг ирсэн. Тэгээд тэгсэн чинь тэр нь 5 евроны юм баг 40 евро 50 евро олж ирсэн баха. Тэгэл би за зинч бүр ер нь л айгүй хууль өндөртөө юм байна тий. Ер нь тэгжэл бодчихсон да. Яа тийм юм одоо тэгээд хичээл ер нь тавтаа орж байгаа. Ер нь тэгээд ер нь явандаа нэгсээрээ энд ажиллая гэж бодож байгаа. Юу гэж бодож байна? Тийм ер нь тийм манай сургууль дээр болохоор жил болгоно гэж жилдээ ер нь 2 удаа тийм мессэ болдог. Одоо ажлын үзэсгэлэн гэх юм уу? Тийм тэрэн дээр тэгэл очих болгонд чинь л баг орчмоор санагдаж байгаа юм чинь ямар нэгэн хуулийн байгууллагт ормоор санагдал. Тэгээ би айгүй их ярилцдаг. Тэгээ би ингээ ормоор байгаамаа. Гэтэ би одоо яг энэ хэсгээр явж байгаа гэдэг юм бол хүмүүс зарим нь яг та орж болно тий. Гэтэ би гол нь жоохон айгаад гэх юм уу? Эсвэл би яг өөрийгөө за би одоо арай бэлэн болоог байна тий. Ядаж тэр хичээлийг үзчихэд тэгээд орсон дээр жоохон мэдлэгтэй болж иж орохгүй бол ороо тэгээд юу ч мэдэхгүй бол бас хэцүүлтэй. Гэтэ бас ажлын хувьд гэх юм бол ингээ хараад хахад гадаад хүнийг авах нь бол ер нь айгүй жоохон хэцүү ах гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр Австри хүмүүсүүд нь хуулиар сурдаг хүмүүс зөндөө их байна тий. Тэгээд гадаад хүмүүс ер нь бол авахд жоохон тийм шаардлага өндөртэй ах. Яг ч нэг дээрээс нь бидний виз болохоор нэг 3 дахь орн гэдэг утгаараа арай нэг жоохон хоошоо тавиад эхэлдэг гэдэг. Тийм. Энэ талбар дээр гараад ирэх юм бол тэгээд яг энэ нэг талаараа жоохон хэцүү. Нөгөө талаар явах юм байна. Дабл стандарт чинь ингээд болох. Өнөө бүр чашаа үзүүлэх юм уу? Тэгэхээр иймэрхүү. За тэгээд ерөнхийдөө өөртөө яриа өндөрлөлт өгч байна. Тэгээд за ингээд төрийн ярилцлагын зорилго бол ингээд автор улсад хэлний бэлтгэл болох гэж байгаа. Сургалтын хийж байгаа залуучууд мөн их сургуультай орсон. Сургуультай эхэлж буй яг хуулийн чиглэлээр суралцж буй тийм хүмүүстэй мэдээлэл өгөх зорилготой энэ дугаарыг бэлтгэж байгаа. За намайг тэгээд одоо ярилцлагынхаа сүлд нь бас залуучуудаа хандаж манай залуучууд ингэчүүл зүгээр юм биш үү, тэгчүүл зүгээр юм биш үү? Би ер нь тэгжсэн ер нь ингэчүүл арай зүгээр юм байлээ гэсэн тийм ахаан зөвлөгөө маягийн юм байл. Зөвлөгөө маягийн юм гэх юм бол хүмүүс тэгтээ айгүй дуртай тэгж айгу мундаг гэх юм уу Монгол хүмүүс над руу ингээл заримдаа бичээл сайн байна уу би одоо Австрид сурмаар байгаамаа эсвэл зарим нь сайн байна уу би ингээ хуулиар сурмаар байгаамаа зөвлөгөө өгөөч гэд тийг тусанд тих болгонд би айгу дуртай зөвлөгөө өгдөг гэх юм уу ядаж тий бас хүүхдүүд ингээд энд ирээ сураад дээрээс нь тэгээ хуулиар сураад ч юм уу тий багч болоо нэмэр болоосаа гэж боддог тий
Тэгээд хэрэг асуух юм байвал надаас хүссэн үед асууж олно шүү. Тийм. Би дуртай хариулна шүү. Яа. Тийм. За ингээд бидний урилгыг хүлээн авч гээд бидэнтэй ярилцсан. Баярлалаа нөгөөдөө ингээд цаашдын хичээл сургалт амьдрсан. Сайхан амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Баяртай.